Мандах их сургууль төгсөгч оюутнууд болон дадлаг хийх оюутнуудыг ажлын байрны мэдээлэлээр хангах, ажил олгогч компаниудтай холбох зорилгоор жил бүр ажлын байрны нээлттэй өдрөлтгийг 2 удаа зохион байгуулдаг билээ. Энэ дагуу энэ жилийн ажлын байрны өдрөлтгийг сургууль дээрээ зохион байгууллаа. Өдрөлтөд нийт 55 байгууллага оролцож, төгсөгч оюутнууд болон дадлаг хийх оюутнуудад ажлын санал тавьж исэн юм а. Энэ нээлттэй удирдлагын ач холбогдол юу байна вэ гэхдээ зэрэг манай төгсөх оюутнууд болоод бусад курсын оюутнуудыг тогтмол буюу цагийн ажилд зуурчлах. Өөрөөр хэлэх юм бол ажил олгогчид оюутнуудын хооронд гүүр болж байдаг ийм сайхан уламжлалт ажил байгаа. За энэ ажлын байрны удирдлагыг бид нэр жилд 2 удаа зохион байгуулдаг. Намар 10 сард, за мөн энэ 4 сард нэг зохион байгуулж байгаа. Тэгэхээр 10 сард зохион байгуулж байгаа ажлын байрны онцлог нь юу байдг вэ гэдэг зэрэг ихэнх компаниуд бол нөгөө манай оюутнууд чинь төгсгөө ангийн оюутнууд маань 12 сарын сүүлээр бол үйлдвэрлэлийн дадлагт гардаг. Тэгэхээр үйлдвэрлэлийн дадлагт гарч байгаа оюутнуудыг авч дадлагжуулах. За дээр нь бол цагийн ажилд бас оюутнуудыг авах гэх мэтлэнгийн ийм зорилготойгоор нээлттэй удирдлагт оролцдог байгаа. За тэгэхээр энэ нээлттэй удирдлагын их давуу тал нь юу байна вэ гэдэг зэрэг энэ оюутан байгууллага хоёрыг хооронд нь холбож өгөхөөс гадна оюутнуудыг бас энэ дадлагжуулахдаа байгууллагатай бид нар бас тусгай гэрээ байгуулдаг. За энэ ямар гэрээ байна вэ гэдэг зэрэг нөгөө ажлын байранд нь дадлагжуулах буюу ажлын байранд суурилсан хөтөлбөр гэдгийг хэрэгжүүлдэг. За энэ дээр компаниуд маань дадлагт гарч байгаа нөгөө оюутнуудаа цалинтай тэгээ яг ажил дээр гараад ямар ажил хийхин тэр мессен дээр нь дадлагжуулдаг. Тэгээд ингээд цалинтай дадлагжуулчихтай зэрэг төгсөх үед нь бол шууд ажлын байранда авах ийм боломж өгдөгөр их давуу талтай байгаа. Манай төгсөгчдийн чанар чансааг бол ажил олгогч нь бол бас нэлээд үнэлж бас нэлээд олон давуу тал байдгаа танаа төгсөгчд гэж үздэг. Энэ жилийн хувьд Мандах их сургуульд 2500 гаруй оюутан суралцж байгаа юм байна. Тус сургуульд банк санхүүгийн ажилтан, нэгтлэн бодогч, IT инженер, график дизайн, мэдээллийн технологийн ажилтан, гадаад хэлний орчуулагч зэрэг 11 төрлийн мэргэжлэр эсэлт авдаг. За Мандах сургууль 1992 оноос хойш бол яг энэ цэвэр нэгтлэн бодох чиглэлээр бол нэлээд мэргэшээд явж ирсэн. 2006-оос хойш бол мэдээллийн технологийн салбар, за тэгээд дээрэс нь инженерийн салбар, за бизнес эдийн засаг, маркетинг, логистик гэдэг нэлээд олон салбар руу бас ингээд орсон байж байгаа. Ерөнхийдөө бол яг нийт бакалаврын бол 14 хөтөлбөрөөр, магистрийн бол 7 хөтөлбөрөөр, докторийн бол 1 хөтөлбөрөөр бол сургалтын үйл ажиллагаа явуулж байна. За нийт 2500 гаруй оюутантай, салбар 6 сургуультай ийм үйл ажиллагаа явуулж байна. За ер нь бол ажиллагчдтайгаа биднээс байнга уулзалт хийдэг л дээ. Жил болгон энэ өдөрлөгөө ирж уулзалт хийдэг ажиллагчтай уулзалт. Гол ярьж байгаа зүйл бол танаа оюутнууд бол яг ажлын байран дээр ингээд сууж сурсан байна. Юмыг ингээд яг сууж сурдаг. Тэгээд яг нэгсэндээ ёс зүйн үед бол их сайн байна. Юмыг ингэж хүлээж авах сурахтай хурдан юм байна, тийм ээ. Энэ талаас нь нэлээд бол манай оюутнууд бол магтдаг. Гэхдээ мэдээж бол оюутнууд мэдэх юм бол өшөөл мэдлэгийг сайжруулах, тийм ээ. Орчин үеийн ялангуяа орчин үеийн мэдээллийн системийн мэдлэг, за дижитал ур чадвар, за хүний өөрийнх нь зөөлөн ур чадрыг хүчилдэг биднээс хамтарч оюутнуудаа байнга ажиллаж байгаа юм бол. Гэхдээ бол гол нь бол бас манай оюутнууд бол нэлээд бас нэг юм дээр нямба, чамба тийм ээ ингээд суугаа сурцсан бас хүний хүлээж авахтай их сайн байна гэдэг ийм бол магтаал ирдэг. Мандах их сургуулийн ажлын байрны нээлттэй өдөрлөг нь 2018 оноос 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм байна. Жилээс жилд ажлын байрны өдөрлөгт оролцох байгууллагуудын тоо нэмэгцээр байгаа юм байна. Мандах их сургуулиас зохион байгуулж байгаа ажлын байрны нээлттэй өдөрлөгт анх удаа оролцож байна. За манайх болохоор зэрэг зам ангийн компани байгаа. Тэгэхээр энэ зам ангитай болохоор зэрэг зөвхөн зам ангийн ажилчид биш, офисын болоод олон чиглэлээр ажилчид цонгон шалгаруулах гээд оролцож байгаа. Маш их баяртай, айгүй зохион байгуулалт өндөртэй гоё арга хэмжээ болж байна. Энэ жил анх удаа оролцож байгаа болохоор дадлагын оюутнууд авах, за дээрэс нь үндсэн ажилч нар авах гэх мэтлэнгээр ер нь
хүүхдүүдийг нээлттэй сонгож ялгаруулаад авч байна. Мандах их сургуулиас зохион байгуулж байгаа энэхүү өдрөлөгт бол манай компани жил болгон оролцдог. Тэгээд сүүлийн ер нь бол миний одоо мэдж байгаагаар сүүлийн 4-5 жилийн хугацаанд бол идэвхтэйгээр ингээд оролцоод явж байгаа юм хамт олон байна. Тэгээд мандах их сургуулийнхаа төгсөгчдийг бас ажлын байранд ингээд авч ажилуулах бол ийм сонирхол хүсэл бол маш өндөртэй байдаг. Тэгээд манай компани хувьд бол мандах их сургуультайгаа хамтарч ажилладаг. Тэгээд хамтын ажиллагааныхаа хүрээнд бол бид нэр оюутан залуусыг танилцах дадлага, үйлдвэрлэлийн дадлага, дээрээс нь ажлын байранд суурилсан цалинтай дадлагжих хөтөлбөрүүдэд бас хамруулдаг гэдгээрээ онцлогтой. Тэгээд бас сонирхуулаад хэлэхэд өнгөрсөн жил бид нэр цалинтай дадлагжих хөтөлбөрөө бол мандах их сургуультайгаа хамтраад маш амжилттай зохион байгуулсан. Тэгээд энэ хөтөлбөрийн хүрээнд бол манай дээр яг одоогоор мандах их сургуулийг өнгөрсөн жил төгссөн нийт 5-аас 7 одоо төгсөгч нар маань амжилттай доктортой ингээд ажиллаад явж байгаа юм амжилт бол манай дээр байна. Ажил олгогчид мандах их сургуулиас төгссөн төгсөгчид чадварлаг, хариуцлагатай байдаг учраас ажлын байраар хангахад үргэлж таатай байдаг талаар хэлж байлаа. Би өөр мэрэгжлийнхаа дагуу ирэлээ ажил хийж байгаа. Нэгтлэн бод хаавтад бүртгэл суралцдаг. Одоо 4-р курсын оюутан. Одоо Голланд банкнд Erasmus хөтөлбөрөөр дийлэр хийж байгаа. Ер нь бол нэгтлэнгаар ажиллах байхаа л гэж бодож байна. Бас нэг банкаа бас ажиллана. Цаашдаа бол ер нь банк дотроо гэвэл би худалдаа хөгжил юм уу, хаан банк сонирхож байгаа. За нэгтлэн гэвэл MCS, Апу, 5 бор. Яг 4-р курс болохоор ялцчих одоо бид нэр төгсөөд ямар ажил хийх үү, хаана ямар компанид орох уу гэсэн асуудалтай тулгардаг. Тэгээ манай сургуульд яг ийм өдөрлөг болж байгаа нь болохоор бид нэр яг өөрт таалагдж байгаа. Тэгээд гой хамт олонтой ч юм уу Монголын томоохон компаниудаас сонголтоо хийгээд дадлага хийгээд тэгээд ажиллах боломжтой болж байгаа айгуу таалагдж байгаа. Ангийн одоо 28 хүүхэдтэй сая яг бүгдээрээ үйлдвэрлэлийн дадлагт гарсан. Яг бүгдээрээ энэ өдөрлөгөөс сонгоод одоо Tesla, Улаанбаатар зочд буудал ч юм уу те том ерөнхийд Монголын айгуу том компаниудад бол дадлага хийсэн байсан. Тийм. За өнөөдөр манай сургууль дээр ямар ч гэсэн маш олон байгууллагууд ирээд танилцуулж байгаад маш их баяртай байна. Яг миний чиглэлийн би нөгөө логистик менежмент 4-р курс оюутан. За манай чиглэлээс гэх юм бол нийтдээ 4-5 байгууллага ирсэн харагдаж байна. Тэгээд яг энэ мэргэжлээр төгсөж байгаа минут бол амар баяртай байна. Тэгээд логистик менежмент нь манай сургуулийн ерөнхийдөө 2010 оноос 19 оноос эхлээд нийлүүлэлттэй их олон логистикийн чиглэлээр яг мэргэжилтэнгүүд бэлтгэж явж байгаа. Тэгээд манай мэргэжилч ерөнхийдөө гадаад болон дотооддоо магадлал итгэмжлэгдсэн Монголын тэргүүлэгч мэргэжил гэдгээр бас даваа талтай. Тэгээд ямар ч гэсэн би энэ мэргэжлээр төгсөж байгаа 2 дахь төгсөгч болж байгаадаа маш их баяртай байна. Дашрам дурдхад мандах их сургуулийн төгсөгчдийн 80-аас 90% нь ажлын байраар бүрэн хангагддаг. Төгсөгчд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын хувийн ихтэй сургуулиудыг түүчилж яваа сургууль юм а.